Ангу малын хуран эрхтийн 37 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгс нөхцөн бурхан шарваасан балгаслах ялгуух чанга үгүүний цэцлэгдэх итгэлгүй эдийн өглөгтийн хотол баясгаланд хүрээнд суун авай. Тэр цагт гэгээний ялгуусан хаанд мэрэгэн ухаанд овг язгуур ихт нэгэн баян түшмэл бэлгөө. Түүнийг иргэн жирэмсэн болов. Сар гүйцэнд өнгөзөс сайд адилтгаш үгүй бэлэг лүгээ төгссөн нэгэн хүүгэн төрлөө. Төдий шинжигч хүнийг урьж ирээд хүүгүүний үзүүлсэнд шинжигч хүнбээр баясгаланд царайгаар ийн хэмээн өгүүлв. Энэ хүүгүүн буйны бэлэг лүгээ төгссөн ажгүй. Хамгаа сэтэрхий болоод мэрэгэн оюут болов. Тэр хүүгүүний эцэг нь шинжигч багшаа энэ хүүгүүнд нэр өгдөггүй хэмээн өгүүлсэн шинжигч өгүүлрөв. Энэ хүүгүүн төрхүй цагт ямар гайхамшиг бэлэг болов гэж асуусанд түшмэл өгүүлрөв. Энэ хүүгүүний их урд зөөлөн айлт болоод бусдын эрдэм ба сайныг өгүүлвээс баясан, гин мөг өгүүлвээс үл таалан, үгээгүй гуйланчийг асраад машид нэгүс хүйд болсон юм. Шинжигч багш өгүүлрөв. Энэ хүүгүүний эрдэм лүгээ тойрвож нэр өгдөггүй хэмээн тэр хүүгүүний нэрийг Ангу малын хэмээн нэрийдэв. Тэндээс тэр хүүгүүн их болсонд агуй хүчин нь их задаас үлэмж хүчит болов. Ганцаар бөгөөд мянган хүнийг чадах болов. Огтруугаар ниссэн шуудыг биер дүүлээд баримуй. Хурдан нь морин лугаас ацуу бүлгөө. Тэр хүүгүүнийг эцэг их нь үлэмж асрах бүлгөө. Тэр цагт тэр улсад ухааны оронд мэрэгэн болсон бирман болгоо. Тэр бирман багшид 500 шавнар насад дагаж эрдэм суралцсан явгүй цагт тэр түшмэл хүүгүүнээ авч одоод тэр бирманд шав болгов. Ангу малын хүүгүүн нь бусдын нэгэн ижил сурсныг нэгэн өдөр сурав. Төдий тэр бирман багш бээр түүнийг сайшааж турхаар тэр Ангу малын лугаа хагцалгүй хамт суугаад бусад шавнараас түүнийг ихэд хүндлэв. Тэр бирманы эм нь тэр хүүгүүнийг өнгө зүсэн сайн болоод бусдаас үлэмж мэрэгнээ сурсныг үзэж бүрөв. Тэр эм тэр хүүгүүнд хурцваас тэр Ангу малын бирман лугаа насад хамт суусанд үг өгүүлэхгүй чөлөө эс болов. Сэтгсэн ёсоор эс болсонд нас турхаар түүнийг сэтгэх бүлгөө. Хойно нэгэн цагт нэгэн өвлгийн эзэн тэр бирман багш шавнар лугаа сэлтийг залсугай хэмээн сэтгэж 3 сар болтол хэрэглэх түүнийг бэлдээд тэр бирман багш шавнар лугаа сэлтийг залахаар илгээсэнд тэр цагт тэр бирман багш эмдээ ийм өгүүлв. Өвлгийн эзэн намайг шавнар лугаа сэлтийг 3 сар болтол суудгаа хэмээн залмуу. Нэгэн шав юугаа энд үйлсийг захирахын тулд суулгаас ямар болмоо хэмээн асууваас эм нь баясаж бирман багшид ийн хэмээн өгүүлв. Таныг одсны хойно ямарваа үйл олон буюу нэгэн мэрэгэн оюут шавыг суулгах хэрэг бус шавнар үйлсийг захирч үл чадмгүй. Энэ Ангу малын хүүгүүн нь төвшин сэлт болоод мэрэгэн оюуны тул энэ сууваас сайн болмоо хэмээн өгүүлсэнд төдий бирман багш бээр Ангу малын хүүгүүнд өгүүлрөв. Ай Ангу малын хүүгүүн чи энд суугаад гадна дотны үйлсийг захирт угай. Би бээр шавнар лугаа сэлт одсугай хэмээн өгүүлсэнд Ангу малын бээр багшийн зарилгаар суув. Төдий бирман шавнар лугаа одсны хойно тэр бирманы эм нь машид баясаад биеэ чимж хурцгүй сэтгэлээр хүүгүүнд өгүүлсэнд Ангу малын хурцгүй сэтгэлээ хүлцэж төвшснөө суусанд тэр тачаангуй юугаа даран ис чадаж ил бөгөөд өгүүлв. Ай Ангу малын би нас турхар чамайг сэтгэвээс өгүүлэх чөлөө ис болж бүлгөө. Өдий багш чинь чамайг тавьж одов. Өдгөө ийм чөлөө аглаг болсонд бид хоёр хамт жаргалтыг хэмээн өгүүлсэнд Ангу малын өгүүлрөв. Язгуур овг минь бирман бүхийн тул бирманы номын багшийн имлүгээ хамт сууваас ёсон үгүй болмой. Хэрвээ ийм үйлсэд орвоос бирман бус буйзаа. Би өгсөн ч бирман багшийн амраг лугаа хамт яахан суумуу хэмээн өгүүлсэнд тэр бирманы эм сансан ёсоор эс болсонд маш ичгүүрч түүнийг
хэр өгүүлж хөнөөсөгөө хэмээн сэтгээд төдий багш шавнар эрхүй цагт тэр им дээлээ хагчиж нүрээ маажаад биеэ шороо тоосонд өнхөрч машид гутамшиг болон хөвтөв. Төдий тэр Бярман багш шавнар лугаа ирээд гэртээ орсонд им юугээ тийм бүхийг үзэж ийм өгүүлрүү. Чи юуны тулд ийм болов хэмээн асуусанд им нь нулимсаа цувруулж ичгүүрт үгийг яахан өгүүлээ хэмээн өгүүлв. Хэмгүй өгүүлдэгвэ хэмээн өгүүлсэнд им нь уйлаад ийн хэмээн өгүүлв. Чиний насад магтагч Ангумали шавчин чамайг одсны хойно надад хүч хийвээс би эс болов. Намайг эс болов хэмээн дээлийг хаглаад ийм болгов. Энэ мэт муу шав чамд юу хэрэг хэмээн өгүүлвээс Бярман багш ихэд хэлэгнэн имдээ ин өгүүлв. Энэ Ангумалигийн хүчнийг мянган хүн бэрүүл чадах язгуур товг нь их ноёны хүүгэн бүлгөө. Үүнийг аргаар мууд оруулсуугаа хэмээн өгүүлээд төдий Ангумалигийн дэргэд одоод сайн зөөлөн үгсээр өгүүлээд баясаж ин өгүүлрүү. Ай Ангумали, намайг одсны хойно чи их үйлс захирсны тул зоввзаа хэмээн асууваас Ангумали өгүүлрүү. Ай багш, чиний ачаар зовх үгүй завлан амгалангаар суув хэмээн өгүүлсэнд тэр Бярман өгүүлрүү. Ай Ангумали, чи урд хойно миний үйлсийг бүтээж их ачит болов. Өдгөө надад гагцхүү нууцын ном бүлгөө. Урд би хинд бээр ис өгүүлсэн бүлгөө. Өдгөө чамд өгүүлсүгүй. Чи түүгээр явбас магад эсрэн тэнгэр болон төр юу хэмээн өгүүлсэнд Ангумали хүүгэн өвдгөө хөсөр сүвдэж ай багш тийм номыг надад номлон сойрох хэмээн үжсэнд тэр Бярман багш Ангумалид ийн хэмээн өгүүлв. Ай Ангумали, чи өдгөө 7 хонтол эдээн үл идэн мянган хүний тэргүүнийг огтолж хүн дутмын нижгээд хурууг аваад хуруугаар нь эрх зөөж хийгээд хүзүүндээ зүүвээс эндээс төрөл өгүүлтгээд сац эсрүүн тэнгэр болон төр юу хэмээн өгүүлсэнд төдий Ангумали багшийнхаа дэргэд үгийг сонсоод сэжиглэж ийн хэмээн өчв. Ай багшаа, амин нидалснаар эсрэн тэнгэр болон төрөх ёсон үгүй бүлгөө. Бярман өгүүлрүү. Чи үннээр миний шав мөн бөгөөс миний үзүүлсэн увцыг үл итгэх чинь юу? Чи бээр үгийг чинь сэжиглэх бөгөөд энд үл суун бусад газарт одсуугаа хэмээн өгүүлээд нэгэн элдийг тарниндаад газарт хатгаж тавив. Таринцсанд тэр Ангумали хүүгүүнд уур хэлэн төрөв. Төдий тэр Бярман Ангумалигийн ууралсныг мэдээд элдээ гарт нь өгөв. Төдий тэр Ангумали элдийг аваад гадна гүйж гараад хором зураа 90 хүнийг алаад тэдний хуруугаар эрх хийж хүзүүндээ зүүсэнд хамаг бүгд хуруун эрхт хэмээн нэрээдэв. Төдий алсаар 7 хоногт хүрсэнд 999 хүнийг алж нэгэн хүн дутуу нэг цагт түүнийг чимээг олж сонсож хамаг хүн ил явах ганц бээр үгүй болов. Хаана ирвээс ганц хүнийг ис олов. Төдий 7 хоног болтол идээ ис олж идсэнд Ангумалигийн их нь идээ хүргэж өгсгүй химээвээс айж нэгэн хүн бээр ис одов. Төдий их нь идээ бариад хүүгүүний дэргэд одвоос тэрээр их юугэн холоос ирэхийг үзээд элдээ далааж их юугээ алгаар одгууд их нь өгүүлрэн. Ай хүүгэн, чи ихийгээ алаа завсаргүй үйлийг үйлдэх чинь юун буй хэмээн өгүүлсэн тэр хүүгэн ихтэй ийн хэмээн өчрөв. Багш минь 7 хоног болтол мянган хүнийг алаад хурууг огтолж биедээ зүгээс эсрүүн тэнгэр болон төр юу хэмээн зарлаг болсон. Үүнийг үгээр 999 хүнийг алав. Өдгөө нэгэн хүн алваас гүйцэх бүлгөө. Эс гүйцвээс үл болохын тулд чамааг алмуу хэмээн өгүүлсэнд их нь өгүүлрүү. Ай хүүгэн, чи намайг үл алан хурууг минь автугай хэмээн чанагш янагш өгүүлэгдэхийн зуур ялж төгс нөхсөн бурхан холоос түүнийг номхдохгүй цаг хүрснийг ухаж бүрэн нэгэн аяг тахимлаг болон ховилж тэр зүгт одсонд хурун эрхт тэр аяг тахимлагийг үзээд ихээ алахыг байж аяг тахимлагийг алахаар түргний одгууд бурхан бээр түүнийг эрхийг үзээд алгуураар гიშгэн явбаас бээр хурун эрхтийн аваа хүчин буурж хурдан явбаас бээр ис гүйцэнд тэр хурун эрхэд ай аяг тахимлаг чи өчүүхэн суудгаа хэмээн холоос дуудсанд бурхан зарлаг болроо. Би нас дурхар суух бүлгөө. Чи муу нүглэр дүүрсний тул үл суух ажгүй хэмээн зарлаг болсонд хурун эрхэд өгүүлрүү. Хэр мэд чи насад суун, миний насад үл суух юм буй хэмээн өгүүлсэн. Бурхан ийн хэмээн зарлаг болов.
Миний хамаг эрхтэн насад номогтоод Самадисын эрхийг олсны тул суумай би. Чи бээр муу багшаас буруу увдсыг сурсанд нүгэлт үйлсийг итгэж сэтгэлийгч нь аргацсанд өдөр шөнө үгүй алахгүй үйлд оролдож цаглашгүй нүгэлт үйлсийг үйлдэмүй хэмээн зарлаг болсонд төдий хуран ирэхэд санаа алдаж тэр ээлдээ хөсөр орхиод холоос мөргөөд ай богд чамайг нэгүүлсгүй сойрох төдий яаж төгс нөхцөн бурхан бээр 32 бэлгсээр чимсэн Галавлан гийгүүлэхгүй гэрэлт бурхны бие болон хувлаад үзүүлсэнд хуран ирэхэд хөвгүн гэрэл ба бэлгэс лүгээ төгссөн бурхны биеийг үзээд гимшиглэнт болоод биеийг хөсөр дэлдэн үйлсэнд нүглээ бурхны өмнө намжлан гимсэнд бурхан бээр түүнд ном үзүүлэн тэр номын ариун нүдийг олов. Төдий тэр ангумалын чин бишрэлт болоод ийн өчрөө ай бурхнаа намайг тойон болгон сойрох хэмээн өчгөөс бурхан нь ирсэн нь сайн хэмээн зарлаг болоод сац түүний сахал ус өөрөө унаад аяг тахимлаг болов. Төдий ялж төгс нөхсөн бурхан түүнд ямарваа номыг үзүүлснээр сэтгэлийн хэр нугууд барагдаад дайныг дарсан болов. Ялж төгс нөхсөн бурхан нь ангумали хөвгүүнийг ялгуух чанга хөвгүүний цэцэглэгт авч одов. Тэр цагт тэр улс дахь хүн тэргүүтэн хамаг амтэн гурван эрхтийн нэрийг сонсоод сац айн эмээх буюу жирэмсэн хүн ба амтан бээр түүний нэрийг сонсоод айн эмээгээд төрөн ядав. Тэр цагт нэгэн үнэ заан төрөн ядсанд бурхан хуран эрхтэд зарлаг болров. Ай хуран эрхэд чи төрөн ядах им заанд одоод ийн өгүүлтөвэ. Тэргүүн төрөөд өдий болтол нэгэн хүмбээр алсан үгүй буюу хэмээн үнэн үгсийг өгүүлтөвэ. Тийм хэмээн зарлаг болсонд хуран ирэхэд бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа би олон хүн алсан буй бөгөөтөл ис алав хэмээвээс хэр зохимоо хэмээн өчөөс бурхан зарлаг болрон ай хуран ирэхэд чи худагтны номд шинэхний төрсний тул тийм өгүүлвээс гим үйл болмоо хэмээн зарлаг болсонд төдий хуран ирэхэд аяг тахимлаг номд дээлээ өмсөд бурхны зарлаг ийм зааны дэргэд одоод тийм хэмээн өгүүлээд төдий бээр хуран ирэхэд орондоо харж ирэв. Харж ирээд суусан тэр цагт гэгэнээ ялгуулсан хаан цэргийн аймаг лугаас илт хуран ирэхтийг ирэхээр одсонд ялгууг чанга хөвгүүн тэр цэцэрлэгт нь муу зүст охор биет нэгэн аяг тахимлаг болж сүмд суугаад сайн ихшгээр ном уншихыг тэдгээр цэргийн аймаг сонсох мэд тэр ихшгийг сонсож явахгүй түүний сонсхийг хүсэж заан ба морь хийгээд бээр чихээ тавьж тэр дууг сонсож яс явсанд хаан ихэд гайхамшигт болоод ийн хэмээн зарлаг болров. Заан ба морь тэргүүтэн юуны тул үл явмуу хэмээн зарлаг болсонд нүхт нь өчрөө. Заан морь тэргүүтэн нь сайн үгсийг сонсоод дураа түүнд өгч үл явмуу хэмээн өчгөөс хаан зарлаг болров. Адгуус нь энэ мэт ном сонсохыг дурлаваас хүн бид яахан үл дурламыг үүнийг ихшигт дууг сонсгоо хэмээн ялгууг чанга хөвгүүн нэг цэцэрлэгт одоод заанаасаа буугаад тэр зэвсгээ тайлж тавиад бурхны дэргэд одоод оройгороо мөргөж алгаа хамтдагч бурханд ийн хэмээн өчөв. Бурхнаа сонсхгүй мэд ихшигт тэр аяг тахимлаг хийн буюу хэмээн үдсэвэ. 4,000 гарбашааныг өргөсөвгөө хэмээн өчвөөс бурхан бээр хаанд ийн хэмээн зарлаг болов. Хаана чи урд түүний өглөг өгтвэ. Түүний хойно чамд би үзүүлсэвэ. Урд чи түүнд лүгэ уулзваас нэгэн гаршабаны төдий бээр үл өгөх бол юу хэмээн зарлаг болсонд хаан гаршабаны өргөсний хойно авч ирээд хаанд үзүүлсэнд түүний бие охор болоод муу зүстийг үзээд нэгэн гаршабаны өгөх дургүй болов. Төдий хаан алгаа хамтдагч өвдгөө газар сүгдэж ялж төгснөгцөн бурханд ийн хэмээн өчөв. Бурхнаа энэ аяг тахимлагийн бие нь охор хийгээд өнгөцүүлсэн маш муу болоод энэ мэд сайн дуут болсон шалтгаан нь эрт ямар үйл үйлсний ачаар энэ мэд машид сайн дуут болсон шалтгаан юу хэмээн өчгөөс бурхан зарлаг болров. Хаана сайтар сонсоо тогтоотугай учрыг нь чамд номлосугай. Эрт урд нөхцөн цагт Гашиб нэрт бурхан ертөнцөд ирээд амтнаа тусалж нирван болсны хойно Гэливэшийн нэрт хаан нь шарлыг хураагаад
Сувраг үүдэх үе цагт дөрвөн нагаар ажаа хүн болон ховлж хааны дэргэд ирэн ийн өчрөв. Хаана чи шарлыг оршуулах үе сувраг үүдэх бөгөөс эрдэнээр үүдэх буюу шороогоор үүдэх буюу хэмээн өчвөл хаан өгөөлөрөв. Би өндөр нь 25 бээрийн төдий дөрвөлжин ёст тал тутам 5-аад бээр тийм сувраг босгохын тулд түүний гүйцэд эрдэнэ хаан буй шороогоор босгохгүй за хэмээн өгүүлсэнд тэр дөрвөн нагаар ажаа нь хаанд ийн хэмээн өгөөлөв. Бид дөрвөл усын хаан болгоо. Хаан чи эрдэнээр сувраг үүдэх бөгөөд бид эрдэнэ өгсөгөө хэмээн өгүүлвээс хаан түүнийг сонсоод машид баясаад ийн хэмээн өгөөлөв. Дөрвөн нагаар ажаа. Тийм бээр бөгөөс та надад тийм эрдэм өгөх бөгөөс сайн хэмээн өгүүлсэнд тэдгээр дөрвөн нагаар ажаа нь ийн хэмээн өчөв. Энэ балгасны дөрвөн талын гадна их булаг бүлгөө. Дорн зүгийн балгас ус жавч тоосох жавч тэдгээр хамаг тоосог хөх өнгөд биндря болёо. Өмнө зүгийн булгаас ус авч тоосог хийвээс тэдгээр хамаг тоосог алт болёо. Өн зүгийн булгаас ус аваа тоосох хийвээс тэдгээр хамаг тоосох мөнгө болёо. Умар зүгийн булгаас ус аваа тоосох хийвээс тэдгээр нь хамаг тоосох цагаан болор болёо. Тийм хэмээн өгүүлсэнд хаан машид байсан бишрээд сувраг хийх дөрвөн талд дөрвөн захирагчийн ноёдыг тавив. Гурван талын захирах хүн сувраг хийж гүйцээсэнд нэгэн талын захирагч хүн залхархайснаар сувраг дутуу болсон. Хаан нэгэн өдөр сувраг үзэхээр ирсэнд гурван тал өдөрч нэгэн тал нь ис өдөрсөнд хаан нь тэр залхай хүнд чи ис хичээсэнд чиний үйл дутуу болов чамайг баалмой хэмээн зарлаг болсонд тэр хүн хаанд хэлэгнээд энэ мэд дуусахгүй сувраг хийсэнд үйл дутуу болов хэмээн өчөв. Төдий хаан нь тийм бөгөөс өтөр хичээж хийдэгвэ хэмээн зарлаг болсонд төдий тэр захирагч ноён өдөр шөнө хичээж нэгэн цагт дуусав. Тэр сувраг нь өндөр болоод эрдэнэ гэлбалдсан үлэмж сайн зүст болсон тэр зэмлэгдэж уурлах ноён нь машид баясаж урд гимээ арилганд амжлаад нэгэн алтан хонхыг суврагны үзүүрт уяад ийн хэмээн хутаггүй. Би хав хаан оронд төрвөөс дуу минь сайн их шигт болоод хамаг амтэн сонсвоос баясан таалах болтугай. Ирээдүйд цагт шигээмүний бурхан лугаа учрах болтугай хэмээн хутаггүй. Хаана хэр цаг тэр учирдах суврагны нэгэн тал захирагч бариулагч тэр ноён нь ийм өндөр их дуусахгүй сувраг хэмээн уурлсан тэр нь өдгөө энэ аяга тахимлаг буюу тэр сувраг өндөр хэмээн үл таалан хилгэнсний ачаар нас турхар охор биет болоод муу өнгөц зүст болов. Хойл сувраг барьж дууссаны баясгалан сэтгэлээр сувраганд алтан хон хуйж хутаг гуйсны тул 500 төрөл сонсох мэд сайн их шиг дууд болон төрөөд өдгөө надад лугаа учирч дайныг дарсны хутгийг оллоо хэмээн зарлаг болсонд төдий тэр их хаан нь бурхны зарлигийг сонсоод харихыг завцсанд бурхан зарлаг болров. Ай их хаан чи хааш одмой хэмээн зарлаг болсонд хаан алгаа хамтдагч бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа энэ улсад хуруун эрхт хэмээх үл болох нэгэн муу дайсан нь хамаг хүнийг алаад нүгэлтмөн уйлыг үйлдэхийг сонслоо. Өдгөө бид түүнийг номгдохоор одмой хэмээн өчвөөс бурхан зарлаг болров. Хаана хуруун эрхт нь өдгөө тойн болж хамаг гимүүдийг арилгаад дайныг дарсан болж өдгөө миний суух оронд суун болгөө. Хаан чи түүн лүгээ уулзгаа хэмээн хүсвээс түүн лүгээ уулздгаа хэмээн зарлаг болсон. Төдий хаан нь хуруун эрхтийн суух оронд одоод хаалганд хүрсэнд хуруун эрхэд аяг тахимлаг байшингийн дотор ихэд түүний ханиасан дууныг сонсоод цац урд олон хүнийг алсныг сэтгээд айн имийн үхэгдэхийн хөсөр өнөв. Төдий хоромхноо харин босоод ялж төгс нүгцэн бурхан хаан бүхий тэнд одоод хэр мэд болсон ёсыг бурхнаа өчвөөс бурхан хаанд ийн хэмээн зарлаг болов. Хаана сайтар сонсдгоо. Эрт урд нөхцөн цагт Варанасын нэрт улсад нэгэн маш хорт шуу бүлгөө. Тэр онц хортон хорхоосыг идэгч бүлгөө. Түүний бие маш хортын тул ойрт бас үлдээсмүй. Хаан
Нисэж явх үед сүүдэрт нь дайрагт бас өвчин хүртээд модон бээр хатах болов. Тэр цагт тэр хорт шуун ойн дотор нисэж яваад нэгэн модны дээр суугаад дуун гарсан тэр модны доор зааны нэгэн хаан ажгүй. Тэр заан нь тэр хорт шувууны дууныг сонсоод үхэд хийж өнөв. Их хаанаа тэр цаг тэр учирдах тэр хорт шувуу нь өдгөөгийн 3 эрхт аяг тахимлаг буюу тэр цаг тэр учирдах тэр заан нь өдгөө хаан чи буюу төдий хаан бурхнаа ин хэмээн учрав. Бурхнаа маш хилэнгээр төдий чиний амьтныг алсан энэ 3 эрхтийг бурхан чи буянд оруулсан ажгүй хэмээн өчгөөс бурхан зарлаг болрон ай их хаан олон хүнийг алсан 3 эрхт энэ аяг тахимлагийг ганц өдгөө би номготгосон бус буй за. Эрт нөхцөн цагт тэр бээр 3 эрхт нь эдгээр хүнийг алсан би түүнийг номготгоод буянд оруулсан болоо хэмээн зарлаг болсонд хаан бас өчрөв. Бурхнаа эрт төгс нөхцсөн цагт эдгээр хүнийг алсан ба бурхан бээр түүнийг номготгосон шалтгааныг дэлгэрэнгүй номлон сойрхоо. Бурхан зарлаг болров. Хаанаа эрт нөхцөн цаг дах тоо томшгүй галвын урд нь Замбуу твд Варанасын нэрт улсад нь Баламдан нэрт нэгэн хаан бүлгөө. Тэр хаан нь 4 аймаг цэрэглүгээс хилт нэгэн ойн дотор наатахаар одсонд гөрөөсийг үзээд гөрөөсөнд довтолсонд хаан нөхдөөсөө хаацаж ганцаар зузаан шугуйд орсонд хаан гөрөөсөнд довтлоод альжааснаас мориноос бууж суусанд тэр зузаан ойд нэгэн өлөгчөн арслан буйжгүй. Тэр өлөгчөн арслан тачаангуяа эс тисэж одсонд ойн дотор хаан ганцаар суун бүхийд учраад тэр өлөгчөн арслан маш хурцгүй сэтгэлээр төрж хаанд шадарлаад сүүлээ дээш өргөөд шарвсанд хаан бээр тэр өлөгчөн арсланд хурцгүй сэтгэл төрснийг мэдэж ин хэмээн сэтгэмүй. Би өлөгчөн арслан лугаа эс нийлвээс энэ аратан бүхийн тул намааг алмуй хэмээн сэтгэж маш айснаар өлөгчөн арслан лугаа нийлэлдэв. Тэндээс өлөгчөн арслан одсны хойно хааны олон нөхөд ирээд хааныг угтаж орд харшид авч одов. Тэр цагт тэр өлөгчөн арслан босож сар гүйцээд нэгэн хөвгүүн төрөв. Тэр хөвгүүний бүхэл бие нь хүн лүгэ адил бөгөөтөл ямагт хүлэн ирээн болов. Тэр өлөгчөн арслан хааны хөвгүүн бүхийг мэдэж өргөөд хааны дэргэд хүргэв. Хаан бээр өөрийн хөвгүүн бүхийг мэдэж авч тэжээв. Түүний хөл ирээний тул ирээн хүлт хэмээн нэрээдэв. Их болсонд маш их баатар зүрхт болов. Тэр эцэг юугийн төрөл эгүүдгсэнд түүний оронд хаан оронд суугаад 2 хатан аав. Нэгэн хатан нь хан язгуурт болоод нэгэн хатан нь бярман язгуурт болов. Хойно нэгэн цагт тэр ирээн хүлт хаан цэцэрлэг ойд гайхахаар одгойд 2 хатандаа ийм хэмээн өгөөлөв. Та 2 хойноос минь түргэнээ иртүгэ. Хэн надад урд хурч ирвээс түүн лүгэ нэгэн өдөр болтол наадан жаргав. Хин хойно хурч ирвээс түүн лүгэ үл золгомоо хэмээн захираад төдий хаан явсны хойно 2 хатан бие биеэ чимээд хөлгөө бэлдээд нэгэн цагт мордов. Явхгүй мөр дээр чулуугаар үүдсэн нэгэн тэнгэрийн шүтэн буйжгүй. Бярман язуурт хатан түүнийг үзээд хөлгнөөс бууж мөргөөд түргэнээ явж одтол нөгөө хатан урд хүрсэн хаан түүн лүгэ хамт суугаад хойно хүрэгч хатныг дэрэгдээ ис хүргэв. Төдий тэр хатан тэнгэрт уурлаад ин хэмээн өгөөлөв. Ай тэнгэр би чамд мөргөх зур. Нэгэн хатан урд хүрээд намайг дэргэд ис хүргэв. Хэрвээ чи хүчит тэнгэр мөн л бөгөөс намайг үл ирвэх чинь юу хэмээн машид уурлаад тэр шүтэнийг эвдсэвгүй хэмээн сэтгээд харин орд харштаа одхойд тэр хатан хаанд ин хэмээн өчөв. Ганц өдөр миний дураар тавь. Би нэгэн үйл үйлдэхэд бүлгөө хэмээн өчвөөс хаан. Тийм болтугай хэмээн зөвшөөсөнд тэр хатан олон хүнийг хурааж тэр шүтэнийг эвдэж газрыг төвшин болгов. Тэндээс тэр тэнгэрийн шүтэнийг сахигч тэнгэр маш үл таалан хямарч бүрэн. Хаанд хор хүргэсэгүй хэмээн сэтгэж орд харшид одвоос орд харш сахигч
Тэнгэр нь тэр тэнгэрийг дотор эс илгээв. Тэр цагт үлэмж арш нэр дууланд нэгэн аш суун ажгүй. Тэр аш нь өдөр бүр огтруугаар нисэж ирээн хүлт хааны орд харшид ирээн хүлт хаан бээр түүнийг дахиж суун ажгүй. Тэр аш нь сайн эдэнийг үл идэн муу боол ардын идэх мэт эдэнийг идээд харих болмой. Нэгэн өдөр тэр аш эс ирсэнд тэр тэнгэр ашийн эс ирснийг мэдээд тэнгэр тэр ашийн бие болон хувилж орд харшид одсонд орд харш сахигч тэр тэнгэр түүнийг мэдээд гэрт ис оруулсанд тэр гаднаас дуудсанд хаан түүний дууныг сонсоод аш дууднам өтөр гарч гэрт оруул хэмээн зарлаг болсонд орд харш сахигч тэнгэр бээр хааны зарлагаар ис хааж гэрт оруулав. Төдий тэр ирээд аршийн давцанд суув. Хаан бээр аршийн ямарваа идэх эдэнийг бэлдэн өргөсөнд тэр арш бэлдсэнд тэр эдэнийг идэж ис чадаж хаанд ийн хэмээн өгүүлв. Ийм эдэнийг би үл идмүү, мах ба загсыг идмүү би хэмээн өгүүлсэн хаан өгүүлрүүн. Ай их аршаа, чи урдийн үл сэтгэн хүн ард бээр идэх эдэнийг бээр идэн бүлгөө, мах ба загсыг үл идэх бүлгөө. Энэ өдөр мах ба загсыг юун тул ирмүү хэмээн өгүүлсэн тэр хуйлгаан арш өгүүлрүү.